бэлгэн үзэгч та бүхний амрыг ирээ батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэл Сүхийн санаажилсан эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг батлан хамгаалах салбарын албаагчдад сурталчлах уулзалт зэвсэг түвшний анги салбаруудад явагдаж байна. Монгол улсын хамгийн үнэт баялаг нь хүн бөгөөд эрүүл чирэг, бие бэлдартай, зөв ёс зүйтэй, ажил албандаа эзэн болсон мэдлэг боловсрол дадлаг ур чадвартай иргэнийг төлөвшүүлэх бодлогыг Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэл Сүх хэрэгжүүлэхээр эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орны хэмжээнд өрнүүлж байгаа. Тус хөдөлгөөнийг батлан хамгаалах салбарт сурталчлах, хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, санал солилцох уулзалт өдөрлөгийг зэвсэг түвшний 120 326 дугаар ангиудад зохион байгууллаа. Уулзалтаар эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний танилцуулгыг үзүүлэхээс гадна холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж харилцан санал бодлоо солилцсон юм. Манай салбарт энэ арга хэмжээг энэ сарын ихээр бид нэр батлан хамгаалах сургууль дээр зохион байгуулсан. Үндэсний батлан хамгаалах сургуулийн багш оюутнууд судлаачид маш идэвхтэй оролцсон. Олон чухал асуудлаар саналаа солилцсон байгаа. Өнөөдөр ингээд дараагийн анги байгууллагуудаар хэрэгжиж байна. Цаашдаа ингээд системд явагдах юм. Цэргийн албаагчд энэ бол маш чухал зайлшгүй хэрэгжүүлэх идэвхтэй оролцох ёстой юм хөтөлбөр гэж ерөнхийдөө үзэж байгаа. Яагаад гэвэл зэрэг аюулгүй байдлыг хангах үндсэн хүч хэрэгсэл бол зэвсэг түвшин. Зэвсэг түвшин үүрэг биелүүлэх үндсэн шаардлага бол бэлэн байдал. Бэлэн байна гэвэл хүн өөрөө бэлэн байх хэрэгтэй. Хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Зэвсэг техник бэлэн байх хэрэгтэй. Ийм учраас бэлэн байдалтай холбоотой учраас энэ хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж байгаа. Жил ирэх тусам жил болгон бараг бүхий л төрлийн өвчлөл өсөх хандлагатай байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөдөлгөөний үр дүнд энэ өвчлөл маань буурах тал руугаа л явах хэрэгтэй. Хамгийн гол гарах үр дүн маань энэ үүнийг гаргахын тулд бид нэр эмнэлгийн тусламж үйлчлэгийг шүтдэг биш нийгмийн эрүүл мэнд буюу аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал руу бид нар бодлогын арга хэмжээнийг авах хэрэгтэй. Урьдчилан сэргийлнэ гэхээр бид нар энэ дээр бол хамгийн гол суур урьдчилан сэргийлтийн асуудлууд ярьж байгаа. Нэгдүгээр эрүүл байхын тулд бид нар эрүүл тэр хүн амьдрах орчин нөхцөлийг яаж бүрдүүлэх юм, ард иргэдэд яаж эрүүл хүнсээр хангах юм, ард иргэдэд яаж эрүүл мэндийн боловсролыг зөв системтэйгээр олгож ард иргэдэг яаж зөв амьдралын маягтай хөвшилтэй зөв дасгал хөдөлгөөн хийдэг ийм хөвшлийг бид нар хэрхэн яаж суулгах юм бэ гэдэг рүү анхаарсан бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд илүүтэй анхаарч ирсэн бол тус хөдөлгөөнөөр өвчлөлийн шалтгааныг бий болгож байгаа хүчин зүйлсийг арилгахаар зорж байгаамаа. Ингэхдээ эрүүл орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Эрүүл хүнсээр ард иргэдэд хэрхэн хангах вэ? Зөв дасгал хөдөлгөөн зохистой амьдралын хөвшлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн үе шаттайгаар олгох вэ зэрэг хэд хэдэн асуудал дээр анхаарч төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангаж байгаамаа. Хоолтын асуудал гэдэг бол өөрөө маш чухал. Бид нэр сэтгэл бие хоёрыг ингээд тусна авч үзээд байгаа. Нэгдүгээрт. Энэ хоёр хийж тустай явах боломжгүй нэгдүгээрт. За хүн эрүүл байх тухай сэтгэл эрүүл байх тухай яригддаг. Өссөн ч өсөөгүй ч. Хоёрдугаар сэтгэлийн талаар ойлголт нь би ерөнхий ойлголт гэж ойлгочод байгаа. Гэхдээ энэ ерөнхий ойлголт бол биш юм байна. Сэтгэл өөрөө биед бас эрхтэн юм байна. Эрхтэн. Өөрөөр хэлбэл энэ эрхтэн юу гэдэг юм цогц арга хэмжээтэй өвддөг, бие дадаг, өвддөг, шархалдаг, гэмтдэг, ядардаг, зовдөг. Бид нар сэтгэлийн тухай байнга ярьдаг мөртлөө сэтгэлийн өвдөлтийн талаар, сэтгэл яаж бугалдаг талаар, сэтгэл яаж шархалдаг талаар, сэтгэл яаж хугардаг талаар ерөөсөө ярьдаг. Тэгэхээр энэ ч өөрөө бие дас маш том эрхтэн л юм байна л да. Тэрний талаар л. Тэгэхээр миний хувьд бол яг энэ эрүүл чирэг бие бэлдартай идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын яаж амьдралын датал болгож яаж эрүүл урт наслах вэ тийм ээ яаж хүүхдүүд маань эрүүл байх юм яаж насанд хүрэгчид энэ залуучууд маань эрүүл байх юм энэ дээр ер нь биеийн тамир спорт дасгал хөдөлгөөн хэрхэн ач холбогдолтой яаж хийдин яаж хэрэгжүүлдэг гэсэн энэ талаар бол сургалт хийж байгаа. Цаашид ч зэвсэг түвшний анги салбаруудад эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга гишүүд Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабд ажиллалаа. Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга инх амгалан төрийн байгууллагын байнгын хорооны дарга инх холд Улсын их хурлын гишүүн Баттамгалан нар Батлан хамгаалах яам болон зэвсэг түвшний жанжин штабд ажиллалаа. Улсын эхэнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Болдбаатар, Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн хөтөлбөр засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан юм. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Сайханбаяр Албаа гишүүдийн цалин урамшуулал тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг оновчтоор шийдэх шаардлагатай байгааг дурдаад цаашид холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинжилэлт хийх тал дээр байнгын хорооны гишүүдийг дэмжиж ажиллахыг хүссэн юм а. Батлан хамгаалахын салбарын төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал, сургалт боловсон хүчин хүний нөөцтэй холбоотой асуудал, хүн түншлэн батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудлаар бид өнөөдөр бас нэлээд ярилцлаа. Түүнчлэн Батлан хамгаалах салбарын төсөв 2014 оноос тогтмол буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6% тэнцэж байгаа бөгөөд батлагдсан төсвийн 95% бие бүрэлдэхүүний цалин, урсгал, зардал зарцуулж байгаа нь хөтөлбөр тусгагдсан төсөл арга хэмжээний биелэлтэд сөргөөр нөлөөлж байна гэдгийг салбарын сайд онцоллоо. Иймд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт Батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, бодлого баримтлана гэсэн заалтыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалахын төсөв хөрөнгө оруулалтад эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх, нэн ялангуяа зэвсэглэл, техникийн шинжилэлд зориулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгааг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд уламжиллаа. 20 дугаар зууны Монголын төр зэргийн нэр зүтгэлтэн хурандаа генерал Ёндон генералын 100 жилийн ойд зориулсан цэргийн нэр зүтгэлтэн хурандаа генерал Ёндон 100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Цэргийн нэр зүтгэлтэн хурандаа генерал Ёндон 100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал зочдтой бэлэн хурандаа содод Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн ерөнхий цэрэг ассоциац төрийн бус байгууллагатай хамтран цэргийн нэр зүтгэлтэн хурандаа генерал Ёндон 100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Сүбэдэд танхимд зохион байгууллаа. Хурандаа генерал Ёндон нь өсөх залуу наснаасаа эхлэн Монгол Улсын зэвсэгт хүчин зүтгэж, байлдагч ас генерал, төрийн түшээ, ардын их хурлын депутат, Батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга хүртлээр дэвшин ажилласан төр цэргийн нэр зүтгэлтэн жанжин байсан юм а. Эрдэм шинжилгээний хуралд эрхэм генералын төр цэргийн хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг үндсэн болон хавсралт илтгэлээр хэлэлцүүллээ. Ёндон генералын үед Монголын зэвсэг хүчний сургалтын тогтолцоо чинээр бүрдэж, материал угаасан бэхжиж, цэргийн гадуурх сургалтын бас тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалах салбарт ард иргэдийн анхаарлыг төвлөрүүлэх асуудал дээр онцгой явуулсан гэж үздэг. За мөн түншлэн цэргийн урлаг, стратегийн чиглэлээр цоошин дүрм, зааврууд, мөн түншлэн энэ дүрм зааврыг хэрэгжүүлэх стратегийн команд штабын сургуулиудыг маш олон удаа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн цэргийн дарга нарын нэг үеийг төлөвшөж хүмүүжүүлсэн ийм хүн байна. Энэ хүний боловсруулсан стратеги, тактик, онол төлөвлөгөөний үндсэн дээр Монголын ардын ярим тухайн үеийн хүчний харьцааг тэнцвүүлж тогтоом барих хүчийг яажсан. За мөн дээрэс нь одоо биднээсээ хэрэгжүүлээд байгаа энэ мэргэжлийн бөгөөд цонхом чадварлаг зэвсэг хүчнийг одоо бий болоход Ёндон генерал бол үндэс суурин тавьсан. Яг тэгэхээр 1988 оноос эхлээд бүгд Монгол Улсын ардын ярмыг одоо цомтгож тооноос чанар шилжүүлэх тийм асуулт ярьсан. За энийг үнцгийг бол одоо Ёндон генерал чадварлагаар тавьж үүний үсэн дээр одоо Монголын бол цонхон чадварлаг зэвсэг мэргэжлийн тодорхой айрамт бол үндэс суурийг тавьж гисэн тийм нэр хүндтэй ирэх юм байна. 17 наснда өөрийн саналаар цэргийн албанд явж 1940-с 42 онд Тамсаг булгийн домогт 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороонд цэрэг баг даргаас цэрэг айрмын амьдралаа эхлүүлж байсан тэрээр ухамсарт амьдралынхаа 50 гаруй жилийг төр цэргийн их үйл хэрэгт зориулжээ. Ингэхдээ эрхэлсэн ажил алба болгондоо хийсэн бүтээсэн нь өнөөдөрч бахархалтайгаар дурсагдж байна. Ингээд бид нар өнөөдрийн энэ эрдэмтдийн хамгийн гол ач холбогдол бид нар энэ Ёндон гэдэг хүнийг төр нийгмийн нэр зүтгэлтэн болтлоо ямар замналыг туулав, энэ туулсан замнал нь өнөөдрийн залуучуудад ямар эрэлт хэрэгтэйтэй байх вэ? Шинжлэх ухааны эргэлтэнд яаж орох вэ? Энэ хүний судалгаа өнөөдөр судлагдсан
ямар судалгааны материал байна уу гэд үзэхээр томтой юм үндсэндээ байхгүй байгаа. Ингээд энийг бол энэ Батлан хамгааллын эрдэмтлэгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд байна. Бусад судлаачийн залуучуудад байна. Энэ бүх хүмүүсүүдэд ялан юуных нь судалгааных нь ажлын эргэлтэнд оруулж өгөхийн тулд бид нар гол зорилго нь энэ 100 жилийнх нь овог тохиолдуулаад энэ хүний тухайн эрдэмтлэгээний багварлыг өнөөдөр зөвхөн болсон юм аа. Энэ элтгэл тавьж байгаа улсууд ярьж байгаа хүмүүс тал талаас нь сайн чанарын ярьж байгаа хөөхд би бол их баярлж байна. Тэгээд одоо миний тухайд бол аав минь зэрийн нэг хүний эцэг сайн одоо ээжийн сайн хань өөр хүмүүсийнхаа одоо юм шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээд эргээд аваагаа дурсаж байхад одоо их сайн байна. Сэтгэлийг хөдөлж байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь Хурандаа генерал Яндангийн төр цэргийн зүтгэлтэн болж төлөвшөх үйл ажиллагааных нь түүхэн замналыг эргэн судлаж алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаамаа. Нэвтрүүлгийн энэ хэсэгт Батлан хамгаалах салбарт өрнөсөн мэдээллийг багцлан үзүүлье. Монгол улсад генерал цол үүссний 79 жилийн ог тохиолдуулан анхны эмэгтэй генерал зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Болрыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгааллын газар цэргийн штаб хамтран хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Америк нэгдсэн улсын цагаан ордонд жил бүр болдог олон улсын эмэгтэйчүүдийн эр зэргийн шагналыг гардан авсан явдалд талархал илэрхийллээ. Мөн төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилладаг залуу боловсон хүчин Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгааллын газрын нийт албаагчдад зориулж бригадын генерал Болор удирдлагын манлайлал ба нөлөөлөл сэдвээр лекц уншсан юм. Зэвсэг түвшин 2023 оныг залуу офицеруудын манлайллын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан олон төрлийн ажил шат дараатаа хэрэгжиж байгаа нэг илрэл нь энэ гэдгийг генерал тодотгосон юм аа. Тэгэхээр зэвсэг түвшний залуучууд манлайллыг ингэж ойлгож байна. Та бүхэн яаж ойлгож байна вэ? Тэгээ энэ хоёрын хооронд холбоо нь юу байна вэ? Гэх хэдүүлээ бодцгоё гэсэн энэ үүднээс энэ сэдвээ орлоо. Энэ хүнийхээ одоо ямар одоо дуршлаг замналлаар те ямар мэдлэг боловсрал тийм ээ лор энэ одоо дуршлага ажлын дуршлагаар ямар манлайлалаар энэ одоо өндөр амжилтанд хүрснийг одоо дүүргийнхаа тамгын газрын хамт олон ажилтан албаагчдаа одоо мэдээлэлээр хөргүүллээ. Сүхбаатар дүүргийн засагтаргын хамгааллын газар цэргийн штаб нь Батлан хамгаалах хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчлах, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр нэгт хамтран ажилладаг. Одоогоор Сүхбаатар дүүргээс цэргийн хугацаа далбанд татагдсан залуус зэвсэг түвшний 119, 120, 326 дугаар ангиудад албаа нэр төвтэй хааж байгаа. Ажиллаж амьдарч ирсэн хугацааныхаа манлайллыг за тэгээд өөрийнхөө цэргийн эрдэм бодовсрал гэдэгтэйгээ бас холбож одоо бидэнд ярьж өглөө. Тий. Маш олон сайхан мэдээллүүдийг авлаа. Зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Болор уулзалт хийх үеэрээ өөрийн амьдралын замналын талаар товч танилцуулга хийсэн юм. Тэрээр манлайлагч хүнд байх чадвар, зан чанар, төлөвшил, мэдрэмжтэй сольж боловсон хичээл зүтгэлтэй мэрэгжилтэн байхын тулд хувь хүний альваад хандах хандлага их чухал гэдгийг зөвлөсөн юм. Түүнчлэн залуусыг бие биенээсээ суралцаж, үзэл бодлоо чөлөөтэй солилцсон, харилцан хүндэтгэж, нэгэндээ эргээр нөлөөлөх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Хаврын адаг сарын бэлэгдсэн өдрийг тохиолдуулан зэвсэг түвшний жанжин штабын нэгдсэн ажиллагааны төвийн өргөтгөлийн барилгын шавыг тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Өргөтгөлийг барилга инженерийн зэргийн удирдах газрын харьяа хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд Монгол улсын гавьяат барилгачин хошууч генерал Жүгдэр намжлын нэрмжид зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн бие бүрддэхүүн 6 сарын хугацаанд гүйцэтгэх юм аа. За манай анги өнөөдөр зэвсэгний жанжин штабын өргөтгөлийн барилга юу? Нэгдсэн ажиллагааны удирдлагын төвийн барилгын суурийг тавьж байна. За өнөөдрөөс эхэлж ингэж ажил эхлээд 6 сарын хугацаанд ашигтанд оруулахаар төлөвлөж ажиллаж байна. Монгол улсын төр засаг Батлан хамгаалах яамнаас зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагуудын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцөл болоод нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг дэс дараатаагаар хэрэгжүүлсээр байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн нэгдсэн ажиллагааны төвийн өргөтгөлийн шав тавих ёслол юм.
тус өргөтгөлд кибер аюулгүй байдлын цэргийн командлалд байрлаж, үйл ажиллагаагаа хэвэн явуулах нөхцөл боломжоор бүрэн хангагдана. Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын үйлчлэгээ аж ахуйн хэлтсийн 2023 спорт өдрөлгийн арга хэмжээ алдар спорт хороонд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн хэлтсийн нийт талбайчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бүрэлдэхүүний бие бэлдрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн дархлааг дэмжих зорилготой юм а. Тэмцээнд оролцсон альпаагчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн 3 төрлөөр өөр хоорондоо өрсөлдлөө. За энэ маань одоо энэ манай хэлтсийн бие бүрэлдэхүүний бас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх. За цаашлаад одоо эрүүл мэнд бие бэлдэрт нь одоо анхаарах юм гол юм зорилготой юм тэмцээн болж байгаа. За манай хэлтсийн бие бүрэлдэхүүн хэдийгээр одоо бас спортын одоо цол зэрэгтэй мастерын хүн байхгүй ч гэсэн энэ маань бас энэ бие бүрэлдэхүүний одоо чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөх юм чухал ажиглагтай юм тэмцээн болд юм аа. Батлан хамгаалах яамны үйлчлэгээ аж ахуйн хэлтсийн бие бүрэлдэхүүн салбарын цэргийн альпаагчдын найдвартай ард талан байж цаг ямагт хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн хөдөлмөрч хамт олон. Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар альпаагчдын гар нийлэмжтэй ажиллагаа дээшилж, цаашид ажил үйлчлэгээ явуулахад төхөмтэй болж хамтын ажиллагаа сайжирдаг талаар хэлтсийнхэн хэлсэн юм а. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Батлан хамгаалах яамны цэргийн ажилтнуудын корпорацийн ерөнхий менежер Хурандаа Нэгван Өвөха тэргүүтээ төлөөлөгчид энэ сарын 24-өөс 28-ны өдрүүдэд манай улсад альчилж байгаа. Альчлалын үеэр нь Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Ганхуяг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж байгаа. Тэр дундаа эдийн засгийн хөгжил, техник, технологийн дэвшлэрээ бүс нутагтаа тэргүүлж байгаа Вьетнам улстай цэргийн ажилтнуудын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэсэн юм а. Энэхүү айлчлал нь Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайхан баярын өнгөрсөн оны 12 дугаар сард бүгд найрамдах социалист Вьетнам улсад хийсэн албан ёсны айлчлалын дараагаар болж байгаагаараа онцлог бөгөөд хоёр орны цэргийн ажилтнуудын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа айлчлал юм а. Хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2013 онд байгуулсан санамж бичиг 2019 онд байгуулсан засгийн газар хоорондын хэлтсээрийн хүрээнд харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, дуршлаг сургамжаа хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхжиж байгаад талууд баяртай байгаагаа энэ үеэр харилцан илэрхийлсэн юм а. Улаанбаатар Налайх 100 мод цэргийн хүрээний зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагын хүн тээврийн автобусуудад зэвсэг түвшний тээврийн хяналтын албаны бие бүрэлдэхүүн холбогдох хууль тогтоомжийн дагуу стандартыг мөрдлөг болгон үзлэг оншилгоог зохион байгууллаа. Үзэлгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий цацруулагч наалтгүй байсан нэгж техникүүдэд үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий тууз наалтыг шинжилэн наалгалаа. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр сургалт зохион байгуулж төгсгөлд нь замын хөдөлгөөний дүрмээр шалгалт авсан юм а. Цаашид тус албанаас жил бүрийн тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийг явуулахдаа зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийг явуулын болон суурин онцлогооны төхөөрөмжөөр үзлэг онцлогонд хамруулж дүгнэлт гаргаж ажиллахаар төлөвлөд байна. Монгол улсад 1944 оны 4-р сарын 28-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг хүртээсэн байдаг. Тус өдрийг тохиолдуулан Монгол генерал төрийн бус байгууллагын тэргүүн чөлөөнд байгаа хушууч генерал Баасан хүүтэй уулзаж сонирхолтой сурвалжлагыг бэлтгэснээ нэвтрүүлгийн энэ хэсэгт үзүүлье. Альва улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа. Эх орноо хамгаалах гол хүч нь цэрэг арим байсаар ирсэн. Цэрэг арим байгаа цагт тэднийг удирдах дээд дарга генералууд байх ёстой бөгөөд энэ шутгаараа генералуудыг улс орны аюулгүй байдал
тусгаар тогтнолын баталгааны нэг гол хүчин зүйл гэж үзэж болно. Монгол улсад 1944 оны 4-р сарын 28-нд генерал хэмээх цэргийн дээд цолыг бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлан цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд хүртээсэн бөгөөд өдгөө 216 хүнд энэ эрхэм цолыг олгожээ. Монгол улсын цэргийнхэн түүний дотор цэргийн дээд офицерууд нь дэлхийн жишг төржээ гэдгийг мөн илтгэн харуулж байгаа. Монгол улсын генералууд зөвхөн аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хууль сахиулах үр гүйцэтгэхийн зэрэгцээгээр Монгол улсын нийгмийн эдийн засгийн амьдралын бүхий салбарт оролцож, хувь нэмрээ оруулж явсан энэ түүхийг гэрчлэх юмаа. Монгол улсын эрхэм генералуудаас маршал генерал 1, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал 64 төрөн гарчээ. Энэ л эрхмүүд Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эх орны хөгжил цэцэглэлт, батлан хамгаалах бодлогын шинжилэл, залуу хойч үеэ соён гэгэрүүлэх өрнөн их үйлс бүрийн тэргүүн игнэнд оролцсоор байна. Монгол генералуудаас 6 хүн Монгол улсын баатар зол, 3 хүн Монгол улсын хөдөлмөрийн баатар зол, 30 хүн Монгол улсын гавьяат зол, 34 генерал цолтон эрдэмийн цол зэрэгтэн байна. Монгол улсынхаа төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, залуу үеийг цэрэг эх оронч үзэл хүмүүжлээр хүмүүжүүлэх, за үндсэн байгууллагуудынхаа залуучуудыг туршлагатай, мэдлэгтэй болгох. За тэгээд тухайн байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. За үүнээс гадна Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байдаг одоо энэ тэрбум мод, үндэсний хөтөлбөр, тийм үү? Үндэсний хувьсгал гээл одоо олон хөтөлбөр, томоохон төсөл арга хэмжээнүүд бол оролцож өөрийн хувь нэмрийг бас оруулсаар байна. Монгол генерал төрийн бас байгууллага 2001 онд үүсэн байгуулагдаж өдгөө 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төрийн бус байгууллага нь залуу насны эр зориг, мэдлэг чадвар, авиас бэлгээ эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулж, газар шороо, төр улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил амьдралын баялаг туршлага, Монгол улсын төр, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын шинжилэлд харамгүй зориулсан гавьяатай Монголын эх оронч хөвгүүдийн сорнуулсан үе үеийн генерал, цэргийн жанждын алдрыг мөнхлөх, хойч үед эх оронч үзэл сэтгэлгээг өвлүүлэн үлдээх зорилготой юм. Ерөөсөө одоо эн чинь цуглаж явах хэрэгтэй юм байна. Юм ярьж явах хэрэгтэй юм байна. Энэ их туршлага хөрөнгөлөөсөн хүмүүсийн ярэ туршлагыг нийтийн хүртэл болгох хэрэгтэй юм байна. Залуучууд төрөх хэрэгтэй юм байна гэдэг энэ утгаар нь ер нь ийм байгууллага та нар санаач л гэж тэр үед одоо би хамгийн сүүлд цол авсан залуу генерал байжтэй. Энэ над дүүрэг өгсөн. Тэгээ би нэг 2 жил хөдөлж жагаад тэгээ Монгол генерал гэдэг энийг хууль зүйн яамнаас гэрчлэгээг нь авч 2001 онд албан ёсны одоо төрийн бус байгууллагын статусаар ажилласнаас хойш өнөөдөр 22 жил өнгөрсөн байна. Эдгээр эрхмүүдээс 116 генерал төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагад өнөө хүртэл ажиллахын зэрэгцээ нийгмийн амьдралын бүхий салбарт оролцож судалгааны бүтээл төрөвл ном зохиолууд гарган бидний энэ амар тайван сайхан амьдралыг зохицлох өрнөн үйлсэд хөдөлмөр зүтгэл хөлс хүч оюун ухаанаа дайчилсаар байна. 2023 оны 1-р ээлжийн цэрэг татлахын зарлан дуудах мэдэгдэл улс орон даяар тараагдж байгаа. Уг мэдэгдлийг авсан цэргийн үүрэгтэн тогтоосон хугацаанд дуудсан цагт бэлэн байх үүрэг хүлээдэг юм а. Энэ тухай сурвалжлагыг та бүхэнд хүргье.
2023 оны 1-р жилийн цэрэг татлага улс орон даяар явагдахтай холбогдуулан аймаг нийслэл сум дүүрэг хороодод бүртгэлтэй 18-аас 25 насны эрэгтэйчүүдийг хугацаа цэргийн албанд татах зарлан дуудах мэдэгдэл энэ цаг үед тараагдж байна. Энэ удаад Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб хороодуудаараа дамжуулан зарлан дуудах мэдэгдэл тараах явцыг сурвалжиллаа. Зарлан дуудах мэдэгдлийг төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж болох баг хороодуудын ажилтан албан хаагч нар гардан гүйцэтгэдэг. Энэ дээр болохоор өнөөдрийнхөө сар өдрийг тавина. За бичээр манайхан он сар өдрөө тавиад хойдолд нь болохоор надад нэг хуудас өгчөхдөө нэг хуудас өгч. Татагчдын нэр нь нэг хуудас. За хойдол дээр нь болохоор энд регистрийн дугаараа тавина шүү дээ. Энэ дээр яагаад тэгэхээр тухайн иргэний мэдээллийг бүрэн гүйцэд өгсөн тохиолдолд тэр чинь зарлан дуудахаа аав. Тэрнээс биш хэдүүлээ зүгээр гэрийн хаяг овог нэр биччих юм бол авахгүй шүү. За энэ дээр нь одоо имлэг байна уу, шар хад байна уу товчлохгүй бичнэ. Ягаад тэгэхээр манай хорооч нөгөө хуваагдсан шинэ хэсгээрээ явж байгаа учраас шар хад бол шар хад, имлэг бол имлэг. Ингээд овог нэр дуудах цаг нь 5 сарын 5-ны 9 цаг байгаа шүү. Яагаад тэгэхээр эргээд бид нар нөгөө цэргийн штаб дээр тасалбарын тооцоо хийн 50 цагт эх орноо нөгөө биелүүлэх үүргээ биелүүлээгүй 90 сурвалжлах арга хэмжээндээр энэ тасалбарыг хэн авсан, ямар дугаараар холбогдсон гэдэг дээр эн чинь эрээгүй хариуцлагатай учраас манайхан бүгдээрээ мэдээллийг бол маш сайн тодорхой таталтуулахгүй шүү, бичин шүү. За бичсэн зарлангуудаа манайхан харуулаарай. Буруу бичиж болохгүй, үг үсгийн алдаатай иштрэгдэж бичиж болохгүй. За одоо манайхан зарлан мэдээлэх хуудасаа бичиж дууссан бол одоо тараацгаая. За бүгд наагаа танаа Батүлзээ байгаа. За Батүлзээ зарлан мэдэгдэх хуудас ирсэн. За ороод уулзаж болох уу зарлан мэдэгдэхийг өгч. Уулзаж болно шүү дээ. За тэгвэл орё. За. Батүлзээ минутууд одоо нөгөө цэргийн жинхэнэ албан татагдах мэдэгдэх хуудас ирсэн. Татлагын цаг хугацаа болохоор 5 сарын 5-ны 8 цагт 14 дугаар сургууль дээр болно шүү. За явж. За энэ дээр миний дүү нэрээ татлахгүй бичиж шүү. Зарлан мэдээлэх хуудасаа хүлээж авсан. Тэгээд энэ дээр нэрээ бичиж шүү. Татлалтаа соохоо. Энэ дээр дуудах цаг өдөр нь байгаа. Тэгээд эх орноо батлан хамгаалах үүргээ амжилттай хаагаад ирээ. За баярлалаа. Энэ анхны цэргийн зарлан дуудах хуудас. Тэгээд манай ах нар бүгдээрээ цэрэгч явсан. Тэгээд би яг өөрөө ингээд амар цэргийн сонирхолтой. Манай өвөө бас нэг цэргийн хорондоо цалтай байдгийг. Тэгээд амар цэрэг зэрний явах туртай. За нийслэлийн хэмжээнд 2023 оны ээлжид цэрэг татлага маань 5 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. За өнөөдрийн хувьд бол Баянзүрх дүүргийн засаг даргын захимжаар батлагдсан 18-аас 25 насны залуучуудад цэргийн зарлан дуудах мэдээллийг хөрвүүлэх ажлыг зохион байгуулагдаж явж байна өнөөдрийн үед. За нийт 18-аас 25 насны зарлан дуудах мэдээлэл авсан иргэд маань эртний цэргийн үүргээ биелүүлж цэргийн албаа хаахыг та бүгдээс уриалж байна. Эх орныхон халашгүй дархан байх үндсийг бүрдүүлж, иргэний цэргийн үүргээ биелүүлэн, эрт цэргийн албанд мордохоор сэтгэл шулуутсан мянган залуустаа амжилт хүсье. Эрт цэргийн алба чамайг өөрөө өөрийгөө танин мэдэх амьдралын их сургууль болоо зогсохгүй. Бие биелтэр нь төгөлдөрчсөн, сэтгэл зүйн докторчсон, зориг зорилт нь тодорхойлогдсон эр хүн болгон төлөвшүүлнэ. Төлөвшсөн иргэн та улсын маань тусгаар оршинхын нэгэн баталгаа билээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.